Та бүхэндээ 2026 оны 1 сарын 14-ний гэгээ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бууд гариг маань иршээж байгаа лав гариг байгаа. Тэгэхээр бууд гариг маань иршээж байгаа энэ өдрийн ээлтэй өнгө нь ногоон байдаг байгаа. За өмнөх нэгдэх болон хоёр дахь өдрүүдэд тийм ээ гарсан зурхаа дээрээс дахиж нэмэгдээд бас өөр нэг энерги мэдээлэл орж ирсэн байгаа. Юу нэмэгдэж орж ирсэн бэ гэхээр сар маань хар сартайгаа холбоо үүсгэсэн. Тэгээд энэ хоёр маань хоёулаа нумын ордод энэ энергийг цацруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр даваа гариг болон ямар гаригуудад тийм ээ ямар энергиуд байсан түүн дээрээс нэмээд энэ хоёр энерги маань нэмэгдэж орж ирж байгаа учраас цөмөр юуг анхаарах ёстой вэ гэхээр сар маань ингээд нуманд байхаар ингэдэг байхгүй юу? Сэтгэл ингээд айгу гоё тэлээд урам зориг нэмэгдэх тийм ээ шин санаа, аялал, сургаал, контент хийх ингээд хүслүүд төрөх гэдэг юмыг томоор харъя гэдэг юм мэдрэмж орж ирэх гэдэг юм. Тэгээд хар сар маань ингээд юм ойрхон хүрээд ирэхээр хар сар маань яадгүй гэхээр үннээ ингээд те бараг шууд ингээд хилчмээр санагдана, шудраг ингээд нээлттэй ярмаар ингээд санагдана. Гэхдээ асуудал нь яадгүй гэхээр энд үүсэж байгаа энергийн гол дагуулх асуудал нь юу байна вэ гэхээр хилж байгаа үг хатурах юм бол тийм дэрэгдэх хүнээ маш томоор шархлуулах эрсдэл тээж байгаа байхгүй юу. Тэгэхээр маргаан үүсэх маш том боломжтой юм өдөр байгаа учраас цөмөрөө юуг анхаарах ёстой вэ гэхээр нэгдүгээр энэ энергийг багасгахын тулд цөмөрөө дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. 20-30 минут алхвал маш сайн. Амлалт өгөхгүй байхыг хичээгээрэй. Маргаанд тийм ээ яг миний зөв гэж бас зүтгэхгүй байхыг хичээгээрэй. Ярваа нэгэн зүйлс эхлүүлэх юм бол нэг дор олон зүйлийг зэрэг битгий эхлүүлээрэй. Авшаа дээрээс нь бусдыг бас битгий буруутгаарай гэдэг ийм зөвлөмжүүдийг дагуулж байгаа ийм энерги байгаа. За тэгээд үсээд суулахад дээлтэй яагаад вэ гэхээр сар маань дэлхийн бангаар руу айгуу гоё энерги хаялсан байгаа. Энд хараахан гарч ирээгүй байгаа боловч энэ хүмүүдийн тоолонгууд гарч ирнэ. Тэгэхээр үсээд суулахад дээлтэй зөмөрөнгийн анхаарах ёстой эдэрхтэн ам хэсэг байгаа. Тэгээд анхаарах жилтэнгүүд маань могоо болон морь жилтэнгүүд байгаа. За ингээд та бүхэндээ амар амгалан эрүүл энхийг хүсье. Бүгдээрэнд нь баярлалаа. Түр баяр та.